Яа. Ажил дээр ирэхээр энэ хэдийн нөө шуугдаад. Та нар ягаад эмнэлгийн гадаа шуугдчихад байгаа юм? Явцгаа. Чи юуг нь хараа явчих. Монголынхан газар шороон дээр хаана гიშгэн чамаар заалгах юм уу? Чи юуг нэ? Монголынхан газар шороон дээр хаана гიშгэн чамаар заалгах юм уу? Дахиад хэлээд чи. Монголынхан хаана. Дахиад хэлээд. Хаана. Цагаагүй чи энийг дахиад үзэгдэн бивэ. Анне. Таныг хэцүү юм аа. Өглөө ажилдаа ирэхээс л дургүй үрг. Би одоо ямар үеийн үрээр энэ мэдрэлийн эмч гэдэг мэрэгжлийг сонгоо. Сайн юм тэнгүүт сайн юу байл ятгаа гэж. Яаж энэ өдрийг варнаа? Орхоо. Ороо. Орхоо. Орооч. Үнэн. Үнэн байна. Орлоо шүү. Орооч чи. Яг үз? Яг ороод ир чи. За сайн байна уу? Сайн байна уу? Өөрөө хинтээ ирээд. Энэ өрөөнд өөрөө ч өөр хүн байхгүй гоос тээ. Муу энэ. За үзүүлэх гэж байгаа юм ийшээрээ суугаад. Наад юмнуудаа гадаа тавьчаач. Энэ чи эмнэлгийн газар шүү дээ. Хулгайд алдчихна. За жанжи минь нана байж. За ийшээрээ суугаад. Эмчээ. Би нэг жоохон тайван баймаар байна. За. Та над нэг тайвшруулах юм байвал өгөөч. За. Нэг хувийн дэмдруулал хэрэг байна. Ямар юм аа? Хувийн дөрөв дэмдруулал өгөөч. Чи тэрүүгээр яах нь вэ? Ой. За чи хүүхээ хараа сонсч. Хувийн дэмдрөө дуух юм бол чи газар дээр намунд нь хизээш дахиж иргэж босохгүй. Харин босохгүй унтмаар байна. Чи яасан муу ярта хараагүй. Ис суу. Нэрээ хэлээд хэний юм? Орчлоо өнөөр онцгүй байна. За, орчлонгийн онцгүй хэдэн настай? Тэрний насыг би яаж мэдэх вэ? Чиний насыг чи мэдэхгүй би мэдэх болж таарж байна аа. Намайг орчлонгийн онцгүй гэж хэлж байна данд. Чи нэрээ хэлсэн орчлонгийн онцгүйгээс тээ. Мөнхөө гэдгийг. За, мөнхөгийн овг юм. Сэтгүксийн байвал өгөөч. Сэтгүксийн мөнхөө хэдэн настай? Чи надаас 7 дор юм байна хой. Чи насаа хэлээд хэлдэ чи. Гэхдээ би танд зүгээр сэтгүксийн байвал судасны гадар шахаад өгөөч л гэж штэ. Чи яасан муу ярта хараагүй. Би нэг жоохон тайван баймаар байна. За тий тайвшир. Тайван бай заяа. Би чамд тайвшруулахыг арга заажгүй. Амьсгаа аав гэхээр амьсгаа аав, гаргалаа гэхээр гаргацаа. За, авлаа, гаргалаа. За яаж ийн? Ястаа гоё болчлоо. За, ямар учраас дэмдрээд уухад байгаа шалтгаан хэлэн дээ. Амьдрал өстө муухай ардсгар байна. За. Энэ манай сумдны сонь тогтоогууд аншил байдаг байхгүй юу? За. Хот явж байгаа нэгэндээ бүгдээрээ заавал юм загтгий. За. За тэгээд тэр загсан дахиас навчрахгүй бүр сумын иргэнээс гасна гэдэг. За. Ядж байгаа 7 хоногт би 3 удаа хоторно. За. Тэгээд нэг захиас нь буламж өгөх гээд байна да. За наа чин дэмдрээд уух шалтгаан биш л байна да. Гэхдээ та нэг аангад уунгад чагнаж. За. Надад айхтар их зовлон байна. За. За та сонс би хот явах өглөө нөгөө нэг ганцраггонд ордог байхгүй юу? За. Ганцрыг ямар мэрэгчлээ вэ? Мэрэгжил ямар юм байх вэ? Аригчин. За, харигчин. Тэгээд баруун хашааны ганцргийн хос захиас авч иглээ тэгээд бүх юм эхэлдэг байхгүй юу? За. За та нэг гिचээнгүүлээ сонсчий доо. За. За. Ганцргийнхаа. За. Дүүн хатаа. Явдаа юу. За ахны мацгнаа. За мэн нардлагын төгрөг. Нэг шил хараа. Нэг шил хараа 3000. Нэг шил өрөөл. 6000. За чи тэгэд авгаад мэддэгдүү ойлгож байгаа үү? Тэгээ нэг шил тэргүүн. 9000. 1000 цаас үл чинь юу авах юм? Ой юм жижиг шилдэ өрөөл авчих заа юу. За. Хой. Бац. Ахын өрөөс ойрд хүн амт надад зохиулахаар байжээ. Тэгээд өөрөө чи зогчлоо тхөө. юу ярьж байгаа? Хой. Тэгэл гуйж штэ гал зохиулчихлаа ч. Йоо баярлалаа миний дүү. За авгаад мэддэгдвэ чи ойлгож байгаа биз? Нөгөө загсан дээр шанаа нэмж яваад гардаг байхгүй юу? За хөө. Наа чин дэмдрээд уух шалтгаан биш л байна да. Болоогүй байна. Энэ цаатлын айл нөгөө нэг ануучи имэг гэх байгаа. За. Ануучи имэгэнд ордгийг сонсож байгаарай. Ануучи имэ. сайн байна уу миний хөө. За. Хүн явах гэдэг нь унаа 30 минутаар хөдлөө. Захих бав шууд хатгацаа. Миний хөө хот явлаа юу? Тэгдэ. Айлд орж ирсэн хүн байна. Суу миний хөө. За биш үү таймээ. Имэн хурдхан шиг цай чанаадаг юм уу хөөдөө? Цай зүгээр юухгүй зүгээр усуугаа явчих биш үү таймээ. Оо цай битээд ус чалуугаан. Имэн газ худаг яваад ирээ миний хөө. Үш. Худаг энэ сэдэг гэж бид мэдэж байна та. Километр гаранд байгаа үз. 30 минутын дараа унаа хөдлөх гэдэг. Та хэд цаг явна гэж бодож байна? Имэн 20 минут явна. Гашна миний. Ой яагаад вэ? Ингээд шалтгаахгүй яваад өгдөг байхгүй юу? Нөгөө унаа хүлээгээд байгаа штэ.
Энэ хооронд нөгөө согтууганд хин уран цаг гэж эрдэнэ орж ирдэг. За. Сайн байна уу? Сайн байна. Загсыг мартаагүй үстэй. Юу гэдэг. Харин би нөгөө чамд аягүй олон юм загсан болохоор өөрөө мартчихад байна л да. Би ч их мартаад байна. Тийм ингэн заяа. Энэ гутлан дээр ийм боронзон материалаар юу хэлэх юм? Хээ хэлэх юм. Тийм материал За, заяа. хээ. Ийм цэнхэр материал. Энийн гадуур ингэж хээ. За тэгээд микрофон, 2 кассет. Тэгээд энэ сугны товч унтсан байл энд нэг товч аваад ирээ заяа. За. Тэгээд цагаан товч биш шүү. Энэ өнгөний товч авна шүү те. За, Ойлгосноо. Бөөнд хэм юу хэллээ би чамд? Цамц гэлүү цүнх гэлүү. Тийм. Юу цүнх бөөнднөө. Цамц бөөнднөө. Гутал бөөнднөө. Чи наадах дуулахгүй ярил та чи. Чи ярьж байгаа л энэ шүү дээ миний. За тэгээ өөр чи дэвтэр бөөнднөө. Гутлыг арцмаар бөөндөө даваад ирээрээ тэхөө саяаварахоо. Нэг юм мартсан байна нэрээ. Аваарай. Ямар юм аа? Тийм ямар байдгийг. Йоо. Чи наадах дуулахгүй зүгээр ярил та чи. Йоо. Чамд баяр баясгалыг авчирна. Тэнийг юм уу? Шүдний оцох гэж бүхэл бүтэн концерт тоглож юм байл дээ. За шүдний оос. Минийхөө сууж гин үү? Имэн Та чи юу тоогоо шингол явчих юм бэ? Цай чи нат Чи минийхөө. унаа хүлээ гэдэгт хурдтай болтой юу? Минийхөө. Монгол хүн чинь яарвал даарна гэдэг. Альва юмд хүлээцтэй хандаж тур минийхөө. За юу? За. Хүү яг ашиг мөхсөг. За энэ дээр заяа төмөрсгийн хадуулаад ингээ эрдээ наалгаад битүү тослуудаа тэгээ уулгч хэлгээд авээд иргэнэ. Хин загси. Би яаж мэдхий бэ? За имээ бошууд унаа хөдөхөд захимаа захиатгалаа хурдтай. Битгий яар. Имэн хурдхан шиг хоол хийгээд минийхөө. Юу хоол вэ? Хоол үчил бүр хонь мах чалууга имэн хурдхан шиг хонь гаргаад тэр минийхөө. За. Одоо хонь гаргах гэж байгаа юм уу? Яс минийхөө. Хөө та захимаа захиатгалаа танаас гадна зөндөө хүн юм dag яах гэдэг юм. За минийхөө. Захимаа захиатгалаа. Битгий яар минийхөө. Зам дахи. Айн замдаа сайн яваарай. Тэр яг захимаа. Хүний газар нэрээ бодож яваарай. За нэрээ бодондоо захимаа захиатгалаа бошуултаа. Дахим энэ л байна минийхөө. Баяртай минийхөө. Энэ үлэмжүйтэй авгаа ингээд над юу зөгтгөө байхгүй юу? За наа чин дэмдрээд уух шалтгаан бас л биш байна. Болоогүй наа та сонсч. Нөгөө манай нутгийн хин биш дээ. Чулуун цэцэг гэдэг нэг авгаа биш дээ. Би яаж мэдэх вэ? Нэрдэж шүү дээ. За. Манай сумог чулуун цэцэг гэдэг нэг авгаа байна. За, чулуун цэцэг юу хийдэг вэ? Мэргэжил. Мэргэжлээ. Хүүхэд гаргадаг. Юу гэсэн үг вэ? Гэхдээ яг хөө манай сумын бүх хэрчүүдээс хүүхэдтэйгээ дууссан. За. Одоо хажуутын сумруу орж байгаа. За. За тэрний олон төм бом хүүхэдэнд над юм захидаг боддоо та. За. Сонсч. Чука. За явах гэж байна уу? Бошоо та. Юмнуудаа захина. Эхлээд хүүхдүүд юм аа. Дорд. Өнөө эрдэнэ цааны хүүхдөө. Хүү яа аавтайгаа ясаа адилхан болоо. Тайлбар минийх унаа хөдөлгөж бошоо захих гэж хатах. Надаа юу морилтой баатар. Чихэр тооролт дэвтэр. Чи одоо ир үсэг хийж чадахгүй ямар олон эрдэм загтим юм чи. Морилтой баатар гэж ямар байдгийг. Морилтой баатар л мэддгүй юм мангад л хөрлөөгүй юу энэ харин. Айлан минийх өнөөш. Нөгөө согтойгон зэрэгэх үү. Тайлбар. Ахыг унаа хөдөлгөж бошоо захих гэж хатаа. Би гоо танд аскорбены хүчил захив. Ямар юм? Аскорбены хүчил. Тэргээр яадгийг. Уу гаргай хил ам наригнаад арих хож байгаа юм шиг гоё байд шүү. Чи хүүхдээ хүмүүжүүлээ чи хар багасаа. Чи хүүхдээ болоод хүүхдээ захих захгүй яв чи. Тэгвэл тесэрдэг чихэр захив. Ямар юм аа? Тесэрдэг чихэр. Тэргээр яадгийг. Аман дотор тесрээд агсан тавьж байгаа юм шиг гоё байд шүү. Энэ бүр чи За. чи хүүхдийн захих ойлгож ирв чи. Тэгвэл лимоны хүчил захив. Тэргээр яах нь вэ? Тасарч унаад маргааш нь шаардахгүй юу? Чи нэг хэдэн хүүхдээ хүмүүжүүлж чадах. За. Айлан минийх өнөөш. Бошоо. За сайн уу цагаана. Юу вэ? Ямар юм аа? Цайруулдаг тос. Миний хүү чи одоо мянган цайруулдаг тас зүрхээ зайрахгүй шүү дээ за юу? Судсаар чи хар цус гүйж байгаа мэд үү? Тэгвэл цагаан цус авъя. Ямар юм аа? Цагаан цус. Энэ хэдэн метрд муу та хүүхдээ хүмүүжүүлдэг чи. За. Аль бусны дулаад. За бусны яг би чамд юм аа захив. За. Нөгөөдгөөс аваад. Нөгөөдөг чи юу? Итгэл. Итгэл гэж юм. Мэдтгүй юм уу? Чам траст байгаа юу? Баггүй. Авч итгэл байж дээ. Галахч юу? Халахвч. Тэрнээс надад хэд бодлого аваад ирээ мэдүү? Ойлголоо. За ингээд энэ хэдэн хүүхдүүд нь юу загсан бүгдээрийн холж хутгаад бүр толгоогоо игүүд. Энээс гадна 17 8 айлаар бол захиас авна. За тэгээд пургод суугаад готын зүг явна.
Хотод очоод тэр машины төг жирэл захын шороо бүх юм будагдаад энэ юмнуудыг бүгдийг цогдуулж авна заа юу. За. За тэгээд нутаг буцах гад фургон суух гад ирэхээр фургон суулгахгүй. Яаж байгаа юм? Гэхдээ яг хоо ийм их ачаад юм яаж суулгах вэ? Хэрвээ явах гэж байгаа юм бол дээр гаргаад дээдлийн ачаа дээр скотч тааж байгаа юм чи. За. Тэгээд скотч тул чи 200 км газар салхисраад бол явах бас хэцүү шүү дээ. За хүүхэ наа чин дэмдрээд уг шалтгаан бас л биш байна да. Бодоогүй. Нутагтаа ирээд энэ юмнууд чи бүгдийг айл айл тарах гэртээ ч орж чадахгүй. За. За тэгээд бүх айлаар орж тараагаад зодуулаад хараалгад нь хаалгаж явсараад маргааш шөнийн 22 цагт гэртээ хөлтэй тогтож чаддаг. Арайч баймаа орж ирэнгүүт авга хоол нэртэй жангуунаас нэг аягийг өгчөөд шанд нь сумын төвийн хөлөв рүү бүжгэн даваад явна да. Бүжигээ Сонс. Харж амраа. Юу гэдэг юм бэ? Болоогүй ачаа. Ичээ. Миний хүү чи одоо хэдэн настай вүлээ? Би ч одоо ичиж гинж 35 настай л та. Сайхан нас байна. Эмээ таач нийттэй юм бэ? Эмээл 36. Аа? Тэрийг хоёроор өржүүлэхгүй юу? Тийм байлгүй тэ юу. Чока энэ сумын бүх ирчүүдийн өгд чамд байх нь ганц миний халга нэг юм бодооч. Яава. Аль хэдийн хөдлөөд эхэлсэн шүү дээ. Ашигу 15 дахь өгд миний гэлээ. Үши, би чамаас нэг юм асууя. За, Жойни гэдэг чи одоо ямар утга учиртай нэр юм бэ? цасан цагаан гэсэн үг ээ. Яава. Би чамаас нэг юм хөөе. За, Чи надад хайртай юу? хайртай. Тэгвэл хоёулаа харж амрыг тэхүү. Хана, чи надад хайртай юу? Хайртай. Тэгвэл бүжиглээ. Ээчээ. За ингээд цээжиндээ цус амтагтлаа бүжиглэн дээ. За. За тэгээд энэ бүжиг хариугүй тараад харж амрдгийн даваан дээр нөгөө загсан цагааснаас чи үүдэлтэй бөөм бодлоо бодно. Юу? Сонсч. Ууш мөгсөөхөн. Чи юу яаж байгаа юм бэ ууш? Яава. Тав хил элдэн чихэр будаа юу ч бодсон байж тээ. Харин тийм ээ. Будааны гоцодар чихэр хааштай цуг загсан юм шиг элс чихэр нь хойлоо хайцаахгүй. Яах вэ одоо? Юу яа чи дүүн дэс очоод одоо будагийн нэг дэш нь элс чихрийн нэг дэш салгаа тавьчихсан юу? Чи юу тав хил элдэн Ээ чадна та зүгээр явж ийсэй. Яаж ийн ой чи? Чи одоо юу юм бэ? Ой. Аа? Угада. Хөөе. Ана уучлаарай. Чи одоо хинбэ? Албаар холси яадгийг. Хой. Би Мөгсөөхөн. Чи яаж байгаа юм бэ чи? Тэр хараа ирчэнд ариг өгдөг чи ямар үчтэй? гээ тамираг чи ариг хөг авчихгүй намаа зодно ш та мэдж байгаа ш. Тэгвэл би Өө зодоо. тавай яг. Хой. Оч та. Яаж ийн ой чи? Яа тий ой. Хөөе. Хөөе. Яа. Хөөс. Хотог руу чигэж аал. Яах гэдэг та нар? Манайгаа байгаа шүү. Үтгэхгүй ханя. Хоош мөхсаахаа. Би чи. Чим одоо аваад баригдсан байсан. Манайха бүжиг ёстой юу? Чи яаж байгаа юм? Би чамд юм юм юу? Чи яаж байгаа юм? Би. Чамаа. Бүнгээ. Ёо. За энэ надаас үүдэлтэй зодон 3 цаг 33 минут үргэлжлээд За. үүрийн 5:47 тарж байгаа юм да. Маргааш нь сумаар дөрөв сохордох дуусаад ингээ. Бүгдээрээ надаас эрүүл мэндийн даатгалын мөнгө нэгтгэх гэж боддоо. За за. Би яг галзуурхнаа юм чи. За 50 бай 50 бай. Ади дасгалаа нэг хийгээд хин. Дасгаа авдаа. Гаргадаа. Авдаа. Бан. Оо, сайн уу? Оо, бан. Байж би уцаар ирж байна. Тэг. Оо, байж нөө. Байж л та чи. Компьютерийн солиорлоо. За, тэг. Хош. Яа, зэлгөө. Гаргадаа. Айгуу юу? Яаж яагаад яас удаан гаргуулж байна? Удаан гаргах тусмал удаан тавьширт юм л да. Ой. Хаан юугээ зогслоо? Зодон бичиг мөнгө цаас Окей.
За тэгээд зэр зодон чин тараад өөрийн 5:47 тараад гэртээ нэг хөл дээрээ тогтож чадахгүй амт орж ирнэ. Ашгүй. За тэгээд орондоо ороод жоохон амс хийж байгаа юм да. Болж дээ. Яг нүдээ найл унтах гэтэл Бас юу вэ? хорд шумуулнууд. Ашгүй чи амрах чинь үгсэн шиг ардзаад л орж ирнэ дээ харин. За. За тэгээд хүний майжуулахгүй хамгийн эмзэг газар очиж хазаад ингээд сүйдээ төвчгэн болоод хувцаа тайлаад хорд шумуулнууд минь цусын минь соцгоо. Ингу тоглоом хийж байгаа юм шиг бүгдээрээ алга болж байгаа байхгүй юу? Йоо, болж. Тэгээд шумуулнуудыг хөөчөөд яг хамс хийндэ. Нуурын ирэг дээр намгүй гівгинт нуурын дотроос 2 матар гараад ирж байна. Матра? Юу намайг барьж идэх нь шүү. Харагч ярэ зүгтний өстой хүн чи. За. Юу зүгтэн тэр бол энгийн матар ш электроматар. За. Амар хурд өгч байгаа ч. Хариугүй гүцнэ зүгтаагаад. Тэр чи ануу чимээ зам тэглээ бүдрээ дунгууд нөгөө матар чи хурж ярэ бөксөн би тасаа идчих гэж байгаа. Йоо. Цаач бээрээ зүгтнаа гэж. Зүгтсараа багад гэртээ ирнэ. За. Гэртээ ирж нөгөө хоттой ханы чи чон идэж байна. За. Хоёр ч орц юу найрлж шүү. Чи хүн байна да. Хөөе хай гэд орилсон. Намайг хүн байна гэж тоож байгаа шинж ялах. Шүд дамааж хичээлсэн тэр хоёрд хин бэ? Нэг харахны хоттой хон тэр чигээр бөксөн байх байхгүй. Цээжээрээ над руу мөлхөөж. Ингээд 2 цаг 23 минут хар дарж байгаа юм энэ. Зүүд байсан юм уу хогч нь? Юу матар хаанаас гараад ирдэг үү гэж бодлоо шүү. Чи манай нутагт ямар нэг матар байх вэ гэж. Йоо. За наа чи дэмдрээд авах шалтгаан биш вэ заяа. Жогон тайвшраад. Тэгээд өглөөд нь босоод унтаж амарч чадлагүй дахиад Улаанбаатарын зүг. Би яг гал зүрхнэ юм чи. За 50 бай. Би тайвшруулах юм бичиж үгүй заяа. Аль нутаг гэлээ? Дондгоо. Хүш. Түрүүний анууч эмээ гэдэг чинь ганц би эмгэн мөн үү? Мөн дөө. Тэр чинь манай нагц байхгүй юу? За би чамаас нэг гоох юм байна. Манай нагцад нэг тайтай авчиад өгөөд би нэг тайтай авсан хантай байг бас нэг оюутны машин авсан байгаа юм уу яасуу гэж бодсон. Би хүүхд рүүгээ уцтаад ацруулаад хай. За гоож шүү болгоомжтой байчгөөрэй. Ано. Ануу чи бет татвч гэсэн үү? Тий. Нөгөө татдаг таны өгсөн оюутны машин надад гоцоож гэрсэн үгүй юу? Шээ оюутны машин авч өгөөд эмээ юм аа штэ. Татны машин чинь Багдад, говцсон Багдад тэгээд над багцсан дээр юм зөвхөн ганц зэрэг намайг уурандаа зодсон шүү. Тэгэнгүүт ануу чи маа уурдаа татнаас удаа татныхаа толгой хугам шихад чи юу яриад байгаа юм бэ? Жидэд хөөсөд торхоо бархаа болгоно. Би очиж ганцаа хүүхдэд бүгд сонсогчоо. Тэгээд дээр нь хүн гадуурлаа. Тэгээд бүгд сайн бодож Чи юу яриад байгаа юм бэ хөөш? Дэги! Дэги! Бисбисаха. Яач юу болчих ямар юм болчих. Яг чамааг дуудаад. Захирал 8 цагаас хуралдаа гэсэн. 7 хоног найрлцад өнөөдөр ахаа хурал хийх гэдэг юм. Тэр яг тэгээд хэнийг ч битгий хоцроогоорой гэсэн. Би одоо мөнх сайхныг хүлээж байгаа тэгээд хамт яваад очие. За ёо. За тэгээ. За. Чи очиж. Ой шар тайлах ганц юм болдоо тоод намайг дуудаарай. За ёо. Ай. Ачтик. Сайн байна уу? Сайн байна уу? Хэн бэ чи? Танай ажлын газрын хүн байна. Би хэн блэ? Мөнх сайхан? Чи алдраа юу? Тий. Сайн байна уу? Сайн байна уу? Юу байна хөөе? Юмгүй дээ. Ямар сонио хүн бэ? Өнөөдөр хэд он блэ? 2006 он шүү дээ. Хэд? 6. Ямар ч үсэн жил дотроо байгаа юм байна. Хэдэн сарын эдэн блэ? 10 сарын 4. 10 сарын 4. 15 хоног ариг хуудсан шүү дээ. Дааш тийм бага авгаас улаа явцсан байсан. Уг нэг 14 хоног дотор ирэхэд дэсдэг байхгүй юу? Нэг хоног гэтрүүлж чогч. За яадгийн мосо хөгнөө саландж. Хөөш. Эртээ бас их гомдмор. Яасан? Салгатаа өстө бүх юм тэр чигээр нь хуу хамаа явуулсан байна. Гэрт жоохон ч юм үлдээггүй. Нэг ширхэгч тавилга үлдээггүй шүү дээ. Юу ч үлдээггүй юм уу? Бүгдээ наваа явуулсан gooch. Юу аваа явцсан байна? Ус буслагч аваа явуулсан gooch. Өөр Ус услагчийн тавир аваа явуулсан.
Өөр Ус буслагчийн залгуур явуулсан. өөр юу ч үлдээгөөгүй юу? Өөр юм байхгүй чи юуг нь үлдээд. Уст нь ходоод руу орсон шүү дээ. Хөөш. Тэр ус буслагчийн чинь манай хорим дээр 2 тар нийлж байгаад авч гисэн юм баггүй юм чи. Тийм үү? Тий. Хөш. Тэгэхэд Баяр Магнагийн хоримстай зэрлэг болсон. Бэлгээр вивнийг буулж алхаж байна. Эндээс зурагт бэлгэлээ. Тэндээс хөргөж бэлгэлээ. Тэндээс машин бэлгэлээ. Эндээс богоон бэлгэлээ. За богоож Богоон байгаагүй. байгаагүй. Жон гэтрүүлч. Харин тийм ээ. Өш. Хорим дээр миний тараасан юм хэр байна? Агуу. Бүгд баярлсан. Тэр үс сюрприз үстэй. Сюрприз. Гой гой. Тийм Гой, үйл гой. байх хэрэгтэй байхгүй заа. Тийм. За ингийн. За. Найз гаргалж. Яасан? Найз нь очиж авгаатайгаа хэрэлдэг. Тавилгынхаа талын навь дээр мэдв. За. Ус буслагчигаа яд залгуурын навь дээр мэдв. Тэг. Чи намайг аргалж байгаа. Юу гэж аргалах вэ? Ядгийн нэг хүн идэхээр ноцтойгон шиг шилдэг айлш мэдв. За. Чи над гутлан мутлаа яац нэрэ? А гутлаатаа толгоогоо авч яваа нэг юм гэж бод мэдв. За. За баяртай. За бай. За. Өөрөө байхгүй. 8 цаг цуглагч одоо тэгээ цаг чи хэд болж чинь. Гэртээ айгуул ялгаад алт идтэй гівтж байгаа та энэ. Ёп. Өглөө 8 цаг цуглаас бус найдсан. Харин уул нь бүгдээр нээлсэн дарга. Тэгээд гэр нь ороод би нэг юу яагаад Чи над ерөөлийн байдлаа давтцсан юм. Чи ажил дээр үн чи ажил хэрэгч бай заа юу. За. Энэ 7 хоног архиусл юм байгаа ус чи. Одоо энэ асуудлаа болцоо тань. Ёо тэгээ. Нуул нь утсаар хэлхийг нь хэлсэн. Бүгдээрээ мэдчих واخ л та. Миний хэлсэн ярьсан юм та нарт үгүй шүү. Сайн байна уу? Оо за сайн байцгаана уу. За холбоо. Сайн байна уу? За хорим их сайхан болсон шүү. Би их баяртай байгаа. За. Маш сайхан болсон байна лээ. За баярлалаа. За. Дарга намайг үнсэж, авгаа үнсэж. За. Би бол бас их олон хоримд урагдаж байсан. Гэтэ танаа хорим шиг ийм сайхан танцгаар нөгөө юм аваад иртээ. Аа за. Ийм сайхан хорим бол ерөөсөө үзээгүй. Танаа хоримн дээр би маш олон хүнтэй танилцлаа. Аха. Тэгээд 7 хоног наригна гэдэг бол одоо бас их сайхан судал та тийм ээ тийч. Аха. За ингээд 7 хоног өнгөрсөн байх шүү. манай компаниас 2 хос гарна гэдэг бол бас манай компани ажил үйлс бас цаашаага өөдрөг дэвших байхаа гэж би бас их бэлгшээж байгаа шүү. Ерөөдөр болгээ. Та хоёртаа бас энэ хорвот хамгийн сайн сайхан хүний хүсэн өрөөгөөд ас жаргалтай сайхан амьдралаа гэж өрөөе. Баярлалаа. Айд цагтаж байгаа та нар. Цаг багтаа цуглах яадаг та нар. Тэр хорин болсон юм байгаа үз. Ажлаа хий заяа одоо. Суу. Энд ороо. Тэр байрандаа суу гэдэг нь ялуураад та нар. Гэртээ очиж ялуураа. Яаж сална? За тэгэхээр нөхдүүд минь 7 хоногийн ажил алдлаа. Гэхдээ танаа хоримнаас болсон гэж би хэлж байгаа юм биш шүү. Хорим бол их сайхан болсон. Аха. За сайн байна уу даргааж байгаа хоцорчлаа уучлаарай. Гэтэ санаа зовлтгүй одоохон цэвэрлэгээ ичнэ. Түүе шинэ хосуудын. Сайхан шиг хорим сайхан болсон. Аль юм аваад. Их баяртай байгаа. Энэ бол ерөөсөө малтгүй сайхан хорим боллоо. Баярлалаа. Хамгийн гол нь та нар нэг нэгэндээ итгэж амьдрах хэрэгтэй. Нэг нэгээ сайхан хүндлэх хэрэгтэй. Тэгжэж амьдрал гэдэг юм чинь их сайхан. Тийм ээ? Амттай. Их хэрчвчтэй. Тийм сайхан хорин болдго юм шүү дээ. За. За ингээд өндөр өтгөө сайхан гэр бүл болоорой. Та бол чи өрөөж мандан бадарч болдог бай. За. Чи тэгж байгаа чи. Чи намайг ирэхээс өмнө шал малыг угаацсан байх хэрэгтэй чиний хариуцлага заяа. Хариундаа суусгахыг хураа. Дарга та зүгээр үү? Ажил бол ажил, амьдрал бол амьдрал. За. Энийг ялгаж салах хэрэгтэй. Уушнараа цэглээ. Усаа оруулчих уу? Орол. Хүүе магна. За хорим сайн. Нар байна. Битүүн дөргөөгөө та нар зүг. Чи урднаа тусаа тавьж гар. За. Бид нар хуралтай. За тэгэхээр нөхдүүд минь 7 хоногийн ажил алдна гэдэг бол манай компани ашиг орлого буурна гэсэн. Тэгэхээр өнөөдрөөс эхэлж бид нар өндөр ачаалттай ажилланаа. Ер нь гэртээ хонохгүйгээр энд ер нь хонж ажиллана гэж би бодож байгаа. За. Тэгэхээр та бүхэн сэтгэл зүйн сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Би хэн рүү ч утасдаж магадгүй шүү. Хэдэн цагт ч утасдаж мэднэ. Дарга манайх одоо энэ гол нь менежментэн дээр анхаармаар байна. Бус компани болохоор манайхаас дандаа менежментээр илүү байна л да. Тэр хийх хэрэгтэй. Би Тэгээд зүгээр сануулж байгаа юм. Уушнараа цэглээ орж болох уу? чи хэдэн цагт ирж байгаа чи?
Харин хоцорчлоо. Тэгэхээр уучлаарай. Мөнх сайхантай инглэг ороод мөнх сайхантай яасан цаач аварт орсон юм хүн зодсон юм уу яасан? Өөгүй харин мөнх сайхан харин. Доох тусчиж. Доох туссан байна харин. Өдөө тэр чинь архины цагаас солиод туснууд болохоос доох тусахааргүй л хүнтэй тий. За хүүмэн иймэрхүү юмар тоглож болдгоо биш үү? Үгүй захирлаа тоглоог үлдээ. Энэ одоо эмчнэрийн хань одоо энэ ингээд сөрөг гарсан байгаа шүү дээ. Тэгээр яадгийг. Доохтой л гэсэн үг байхгүй юу? Манай компани хамгийн шилдэг менежер. Уулын доох авахааргүй залуу та. Чи үнэ яриад байна уу? Би хизээ худлаа ярьчихсан юм. Ямар аймаар юм бэ? Даяна. Хайрын залуу. За нөхөд минь. Компанид хүнд гар зурчихлаа. Манай компани бол шилдэг компани болсон юм жилээ. Би өөрөө шилдэг бизнесмен болсон. Одоо шилдэг доохтой компани болж бодлоо. Эглэрийн асуудлыг бүдэрж ярих хэрэгтэй. Энэ бол компанийн нэр хүндтэй холбоотой асуудал. Аха. Тэр тоогоо хагарч дотроо гэж энийг бид нар өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Гадаг шиг ерөөсөө задруулж болохгүй. За. Юу доогч нь юу нэг үнсэлдэж байх гар мар байх талддаггүй гэвсэн. Талддаггүй. Тэгвэл мөнх сайхныгаа бид нар эндээ сайхан яа илтэй ч хамт ажиллая. Зөв. Аагүй юм шиг харьцаа сэтгэл санааг нь өргөе. Зөв дараа Дэмжиж дэмжиж. Дарга бас нэг юм санд байна. Тэр хүн ч мэдээ сэтгэл санаагаар унж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ хин нэг нь ч юм уу бүсгүүчүүд нь очиод гэр онд ингээ хоол ундыг хийж өгөөд ингээ маш сэтгэлийн юм бол чи юу? Очоо сайхан сэтгэл санааг нь өргөд байж заа юу. 4 хоног тэр эмс охидтой бити уулзуул тэр хан дээр байгаа нүцгүүхний зургийг авч хай. Тэгээ 4 хоногийн дараа аваад ир заа юу. Бид нэр бүх асуудыг зохицуулчаа байж. За окей. Яралтай юу. Хайрын залуу. үнэхээр харамсалтай юм. Яна, уучлаарай нарийн бичиг хозорчлаа. Маглаа. Хорим чинь ястаа гоё болсон найзан дасарсан байдаг шүү. Та нар ягаад ийм уруу дараа байгаа? Дасарч юм байгаа юм уу? Дараа нэг юм ууч хуу яах вэ? Тийм маяглаад очи цаашаа суу. Яаж гаагаад байгаа юм бэ? Нөхдөө. Бидний дотны амд шилдэг менежер мөнх сайхан дархлал хомсдлын хам шинж өвчин туссныг албан ёсоор мэдэгдэж байна. Юу гэнэ? Юу гэсэн бэ? Мөнх сайхан доох тусчихжээ. Яна! Яасан? Яагачгүй. Чи яасан аав ээж чи би зүгээр үү? Яасан? Ой, яасан бэ? Яасан бэ? Дарга минь хамт олон минь би та нараас юу нөөх вэ? Нөгөө мөнх сайхан бид хоёр чинь аль дээрээс нөгөө үнсэлцээд. Тэгээд Үгүй ойлгомжтой юм биш үү? Компани ихний хавтагч илэрлээ. Чи яаж нөөш? Чамаг би доохоо гэж нарийн бичгээр томилсон уу чи? Харин тийм. Юу хийж байгаа чи? Тийм шүү дээ. Чи ямар санаа зовдгүй чи зовдгүй хүүхэн бэ? Харин тийм. Энэ хар та нарын доох авсан нэг амдаар нь хар та нар. Энэ жигсээ чи нэг жигс. Чи яасан ичдэггүй юм бэ чи? Яста ичдэггүй амт юм бэ чи? Ямар гадар бузар хүүхэн бэ чи? Яана. За та нар зүгээр дуугаа гараа заяа дарга. Би зүгээр яшиглаа шүү мэдөө. Яхаар намайг ганцаар ингэ загинти. Яагаад би ганцаар энэ суух ёстой юм? Чамаг загнахгүй яах чи? Тийм шүү дээ. Зүгээр энэ зүгээр нэг надаач дуусаад байх юм биш шүү харин ч нэг. Дугай чи. Та нэр. Яагаад зүгээр битээ миний уурыг хүргээд агараа. Хилүүд хийх юм байна шүү дарга за. Дугай чи. Чи суулта чи цаашаа суулта чи яах гэдэг юм чи? Суугаач. Би доохтойг энэ суулга доохгүйнүүд энд ялгаа суулгацсан байна. Харин Би гадараа доохтой юм уу? Хилээ зүгээр дарга. Чи юу вэ? Чи дугаа чи. Хамт бас яаш нэрэ хамт олны нүдэн дээр хийдгүү дарга зүгээр чи хит чи шивнэд хэлчихье. Ингэсэн баггүй юу? La 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 la.
ла 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 ийшээ сууд юм билүү дээ. Энэ одоо юу болж байгаа? Чи саяхан 7 хоногийн өмнө хуримаа хийгээ үсттэй чи өөш. Чам бодож байгаа санаж байгаа юм байна уу? Харь. Аа? Хүчи. Миний ханаа сайн байна уу? Сайн байна уу гэнэ юу? Чи наашрээ. Чи яах гэдэг юм бэ? Хошоо. Цаашаа суу. Битээ ишээ. Үгүй. Наа чи манай авгаа ш. Аа нэр тийм л та яв. Магна арайчтай. Чи арайчтай чи. Энэ ус яачва? Ати ухаалтсан юм шиг байна над чи ер нь. Ош ирээдээ суудгаа надад эрүүлүүд нийлээ суудгаа чи яах? Үгүй дарга энэний санд нь арай юм шиг байна. Ингээд сууж ивэл Мань авгаа. уучлаарай. Чич намайг уучлаарай тэгвэл яатыг. Ха? Yen. Бурхан тэнгэр минь ээ. Чи юу болж байна чи хөөш? Гот хаа чи чи зовх мохын зинда минда юм хүн байна уу санаа? Хөөс та яах вэ? Энэ асуудлыг яах вэ? Би эрүүл мэндийн яамд мэддэггүй чи телевиз хэвлэлээр цацах уу яамаар байна? Одоо бодсон салс юм хурдан хэл та нар. Одоо зүгээр төмөр нэгд ойлгомжтой юм чинь гой тоглог ингээд компани сурал байгаад тэгээд Яг цоглог байгаа чи. Одоо яаж урд наслах уу гэдгийг л бодъё доо тий. Харин Ус унтсан шүү дээ. Чи энийг хар та. Энэ доохтой хүмүүсийг хар та. Энэ нийгмийг бузарлагчдыг хар. Одоо энийг яах вэ? Чи гарчаа би хурал хийж байна. Одоо бодсон салс юм ярилц одоо яах ёстой юм? Яамаар би бол одоо ойлгохгүй. Сайн байцгаана уу? Сайн. үгүй Чи гарч байгаа шүүш. Би байж юу? чи гараач. Яана. Үе аа. Ус оруулж ир 50-аад гарахын хооронд галтэрдэг аа. Тэр мөнгө сахаа. Гэртээ гівч байгаа үү? Гэр рүү очих уу? На манайга цоглог биш үү? Чи тийж зогс. Аа за. Уучлаарай дарга жоохон гоцорчлоо. Чамайг суугийг зогс. Оо за. Муу ард 100-ны манлаа тараагч аа. Чи юу хийстэ мэдэж байна аа? Чи энэ хүмүүсийг хар. Энэ хүмүүс чинь өхөл амьдралын зааг дээр явж байна. Чи мөнх сайхан. Чи заа юу? Чамд ичих нүүр алгүй аа. Тэс дурдаг сэтгэл чамд алгүй. Чи яаж байгаа? Юу яа? Чи мө яаж байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ? Наадах нэг болгоод өгөөч. Наадах одоо Зод надаа. Үгүй ээ. За. Чи авчаад яах гэдэг вэ? Ишээ яваад нэг үсэн. За яамаар байна? Яах вэ? Одоо харьдаг юм уу? Чамд ичиж зовх санаа зовх моо айх майх юм байхгүй юу тийм ээ? Юунаас ичдэг? Аа? Ямар юмнаас ичих үү дээ? Чи ямар зоригтой тараас юм бэ чи хөөш? Ямар зоригтой тараас ич вэ? Миний тарасныг мэдсэн юм. Мэдлгүй яадгүй чи. Оо зоц. Тэр зоригтой байгаа зүгээр сюрприз өрийгээ тараасан. Сюрприз. Это сюрприз үү тийм ээ? Яг хөөргө сюрприз хийж. мөнх сайхан. Чи бүр нь юу ч удаагүй юм шиг тариатай. Чи ичээч хөөе. Чи ичиж амьдр заа юу? Юу чи хөөе? За гэрлээ. Яад гэж чи? Авахтаа ангаатлаа авч явчаа чи яагаад байгаа юм? Дарваатлаа инээгээл аваад ир гэж авсан. Юу чи? Яана. Шөл. Уцаагаад аваад ир тэгвэл. Бодоо чи. Үгүй. Би буцааж болохгүй тийм ээ? Болдгүй яа яг өгсөн замаар аваа шүү аваад ир. Тэгэхээр Юу нэрчүүдийг яав гэсэн эмэгтэйчүүд нь зөксөн шүү. Хүүхдүүдээс авдсан байгаа үсттэй. Чи яах ч үнээр тоглоом хийгээд байгаа юм бэ? Аа хөөш. Яасан юм бэ? Чи хайраас авсан энийг? Би юу? Хэлж. Зах дээрээс. Үгүй зах дээр нэрээ юм байдаг болж байна нэрээ аа. Энэ ясныг худалдаж авах уу тийм ээ?
Зүгээр бөөндөө авчих шүү. Оо чир. Би нэг тийм хортой юм тараагаагүй үстэй тамина. Хоргоо батлаа юм байдаг юм аа? Хоргоо батлаа бүгдээр ингээ ялгараа зогссон байдаг юм уу чи? Анх хинээс авсан чи? Хинээс авсан чи? Хэл. Одоо тэгэхгүй даач. Хидээч. Хидээч. Хэд мэдөө. Хэлч. Сүртэй болгох яа данараа. Ихгүй яа тий. Бити хэлээр гэсэн юм аа. Тэр хамаагүй чи хэлэх ёстой. Наа чи цаашаа тарах гээд байна. Мэдэх ёстой. Ойлгож байна уу чи? Хээ. Танаа авгаад өгсөн шүү дээ. Дарга. Нааш. Дарга хамгийн түрүүнд зогсчихгүй юу? Та ч ер нь юмд мандаалагч байх юм аа. Дарга одоо тэгээд яг юу бодож яах юм? Одоо юу бодогдох вэ? Бүгдээр авцсан юм чи. Та бас авцсан юм уу? Авуулгүй яд аваагаас авахгүй яах чи? Танаа авгаач уг нь бити хэлээрээ л өгөөд байсан шүү дээ. Ичээр шийтсэн хүн үгүй. За нөхдүүд минь. Одоо хин хэнийг бүгдээр л авцсан байна. Аха. Хамгийн гол нь яаж явах удаан амьдрах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Сүртэй ш нэг хортой юм дараа зэв шиг яагаад байгаа та нарыг? Үгүй чи харин цайрцсан гараагүй юу? Чи ах гэдэг. Энэ хүмүүс чинь бүхэл амьдралын зааг дээр явж чи. Харин тий. Чи ямар учиртай ямар зоригтой нэг тараас юм бэ чи хэлээд чи аа? Яа зоригдсон ямар байд юм бэ дарга? Хэлч. Зүгээр сюрприз өрөх гал дараасан Би одоо сюрприз үү юм та? Үгүй ингэсэн ба дарга би бүхний хэлий. Танаа авгаа хориг бид бүсгүүчүүдтэй сюрприз өрчиргээд надад хэдэн цаас өгсөн ба. Би тэгээ хямдхны нудаа зах гараад хэдэн чихэр бөөндөө давцсан ба. Тэ юу тараасан чи? Юу гэж би та нарт бэлэг тараагаа үзтээ хүүхнүүдэд хэлээч. Тараасан. Яа. Дарга компани ороод ирээ. Баяртай цагтаа. Чихэр мэхрээ эхлээд ярихгүй чи. Үсэ. 3 хоног амраараа заа юу. За. Энэ мө алтраг чамайтай юм уу? Хөөе, юу болоод байгаа юм бэ? Хөөе. Солиороод бай. Чамаас болж бүх юм азарчаад байна. Нааштай. Чи яасан ичдгүү бузар амтан бэ? За хоёулаа бозор юм чи явъяах вэ? Гэр дугаар. Харин ч бузар чихэр бол тараагаагүй шүү. Эртөөдөргөө бүгдээрээ гятад чихэр хийж яс сүртэй огноод ой. Дахиад тараандаа тэгвэл яадгийн. Дахиад тараандаа яадгийн. Та нар яадгийн. Манайхан говцоос чихэж байгаа шиг. Та хурлаараа гам болохоо үлдээ шүү. Ой бра. Энэ чих заброо потенциал даа. За. Тухайн суугаад юм ярьсан юм. Над нэг юм бодлоо юм аа. Одоо сүүлийн үеэр нь монголчууд нь хоорондоо яг чиг хэрэгтэй гадаад төлөвлөгөө их хэрэгтэй байна уу да монгол хэлэнд. Гэсэн бодол намайг хэмзэгдүүлж явж байна. Яагаад ийм бодол төрөх болсон бэ гэвэл 2-3 хоногийн өмнө утсан нэг захидал ирлээ. Тэнд өгүүлэхдээ UB Mart-д big sale зарлаж фэнүүдтэй супер сюрприз барьж байна. Mobicom-оос мессеж хийлээ гэсэн байна. Энэ одоо өгүүлбэрийн 90 гаруй хувь нь гадаад үгнээс бичсэн байна. Тэгсэн мөртөө ямар ч монголгүй нэг уншаад ямар ч асуудал байхгүй ойлго. Сая цагаан сар болоод өнгөрсөн. Тэгээд хүмүүсийн утсанд олон сайхан захидлууд юундээ илгээсэн байгаа л да. Өдрөн одож байгаа өхөр жилдээ сайхан байв уу гэдэг ч юм уу. Миний утас нь болохоор шал өөр тийм захидал ирж байгаа. Тэнд юу гэж бичсэн байна гэхээр
өнгөрч байгаа ков жилдээ nice байсан гэж байна. Тэгээ ирж байгаа тайгэр жилдээ happy байгаа гэдэг. Тэгээд нөгөө нэг дааг долонтой, бэрүү улчинтай гэдэг олон сайхан бэлэг дэмбэрийн өгнүүд байдаг. Тугаараа байх болсон байдаг шүү дээ. Дааг нь бак болоор бэрүү нь боди болоор гэж юм. Одоо би боди бэрүүгаарч яах чи гэж байдаг юм. Тэгээ хоорондоо ярихдаа зүгээр сайхан монгол хэлээр ярьж ивэл ямар вэ гэж бодож ирсэн. Тэгээд чи ямар бод юм. Гэхдээ буцаа сольж байгаа болчихлоо. Би чамтай нэг монгол хэлний талаар нэг яриадсан да. Тийм. Тэрийг бас хүмүүстэй санаа бодлоо хуваалцаад байж байна л да. Яг зөв л. Ер нь тэгээд хоорондоо ингээд монгол хэлээр ярихгүй ингээд гадаад үгээр ярих юм бол сүүлдээ энэ хэл минь мартагдчих үү дээ. Яг зөв. Тийм ээ. Одоо гудамжинд гарахад бол бүх юмний хаяг гадаад болчихсон байна. Тийм шүү дээ. Ресторан, бар, ламбар. Энд ч одоо сайхан оноос монгол нэр хэлдэг шүү дээ. Зоогийн газар, уушийн газар, барьцаалын зэдвэр газар гэдэг ч юм уу тийм ээ. Одоо бид нар одоо хятадд яваад байгаа юм уу, Солонгост яваад байгаа юм уу, эсвэл Америкт яваад байгаа юм уу мэдэх юм байлаа. Одоо ресторан нэгт юу нэг шок чан ресторан. Ян ресторан. Үнхээр учир нь утга байж нэрэ. Одоо энэ хэл минь мартагдаж үгүй болох вэ дээ. Тэ? Манай хэл үнхээр баялаг. Сайхан тэ? Аялгүй сайхантай юм хэл. Тэгэд энэ маань мартагдаж үгүй болох уу? Өвөр монгол шиг болчихгүй дээ гэж би бас айж байгаа байхгүй юу? За. За жишээ нь өвөр монголчууд тэ? Одоо үгийн баялаг тийм ядуу юм уу? Одоо хайшаа юм уу? Одоо тэ? Бүсгүүчдийн одоо чүүдийн минь одоо өргөн хэрэгэлдэг. Хөхний даруулга гэж сайхан үг байна. За, хой сонсож байгаа юм. Хөхний даруулга. За өвөр монголчууд юу гэж юм? Мөрнөөс дэмжигч гинэ. Юу гэсэн юм? Богоно мөрнөөс дэмжээд яваад байгаа юм л да тийм ээ. Гэхдээ тийм ядуу байгаа байхгүй юу? Наа чи шууд утгаар нэрлэж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тий. Одоо зургтын удирдлага гэж сайхан үг байна. Алсаас эзэмдэгч гинэ. Юу гэсэн юм бэ? Одоо жишээ нь ихнэр нөхөр хоёр удах гал их гэнэ шүү дээ. Ихнэргээ хөөе чи мөрнөөс дэмжихтэй тайлаач гэх юм. Би дэмжигчтэйгаа үнтэй яах юм бэ? Одоо үнэхээр бас юм ядуу өчнөө бас юм байна. Тий. Одоо манайхаа ярьдаг. Ардын дуучин дууч шуухай гэж ямар гоё үг вэ? За тийм юу гэж юм? Ардын чарлаач. Чарлаад гэдэг. Харин тийм ээ. Одоо манайхаа ярьдаг. Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчд. Бүжигчин ямар гоё сонсогдож байна. За тэнд юу гэж юм? Ардын дуу бүжгийн чуулгын үсрэнгээ алцгнагч гэдэг юм. Ямар заваа нэртэй би наас. Үсрээд алцгнаад ахтай. Би заваа багтай гэдэг. Одоо мөхөөл зайрмаг гэж сайхан үг байж байна. За. Тэр юу гэж юм? Үсэн мөлж үргэнэ. Юуг энэ мөлчгөөд байгаа бид нар одоо тий? Одоо тий? Юу бэлгэвчгээ сайхан үг байна. За. Тэр доох эсрэг хамтдаа ихэд найдвар гэдэг. За тэр юу гэж юм? Бачим явцсан байлээ. Би одоо яг ийм сан руу ороод ихтэй бачим явцсан байлээс 8-ыг авъя гэх юм байна. Үнэхээр ядуу байгаа. Би бас сонсч ирсэн нэг усан санг юу гэж нэрлэгээд л. Усан санг тэгээд одоо бид нар ч усан санд бол чөлөө цаг одоо зүг боловсон өнгөрөөс хэлээ сайхан байна. Тэр юу гэж юм? Аднаар умбалдах газар юм. Аднаар гог нь умбалдаар байгаа юм л да тийм ээ. Гар бөмбөгийн тэмцээнийг юу гэдэг гэлээ? Арьсан бөмбөг араас нь алгадах тэмцээн юм. Тааж. Уран уулгалт гэх сайхан үг байж. Хальбрын галтргаа. Юу гэсэн үг юм бэ? Би газар юу гэдэг гэлээ? Хамаг юма эдэн дадангуу гаргах өрөө гэсэн. Эмэгтэйчүүдийн эмдэг гэх сайхан үг байж. Залтай байцаах газар. Амгүй байцаах гэдэг юм уу яах гэдэг юм. Наач зариг интернет зүгээр харин тийм юм. Үнэхээр юм. Ер нь бид нар хоорондоо их хэлээр ярьж байгаа сүйдээ хэлний хомсдор нэг ийм их байдаг юм шүү дээ. Үгүйсэхгүй шүү дээ. Одоо жишээ нь чиний төрсөн өдөр боллоо. Төрсөн өдрийн ядуу одоо найз нөхдөд ч юм чамд бэлгэлдэг тийм ээ. За тийм төрсөн өдрийн ядууг юу гэж юм? Юу гэж? Насан баярын боо. Гогн хүн нас нэмжил байгаа юм л та. Тэр урдын бүтээгдэхүүн боо өгчд байна л та. Тэгэхээр ядуу байгаа байхгүй тийм. Сууж та. За чиний төрсөн өдөр болж байгаа шүү сая. За сайн байна уу? Сайн байна. За төрсөн өдрийн баярын мэнд үгүй. Оо баярлалаа. Ямар сайхан ширээдсэн вэ? Хүүе, насан баярын боовч ямар гоё юу даа. Насан баярын боов идтэй тэгээ хөөхтүүдтэй мөсөн мөжүүр авч өгөөд авгаанараа дагуулдаа салтай байцаа газар явъя. Ингээд ярих юм яах юм бэ чи? Үнэхээр утгагүй байгаа байхгүй юу? Харин яг үнэ. Бид хэр хэлмэн бас яг ийм хомост барах үед гэж айж байгаа байхгүй юу? Урчигдэр баха би өвөр Монгол дээр терминаторыг үзэж байгаа. Терминатор. Ядам ядуу орчуулгатай байна. Манай одоо тий одоо бүх телевизийн дуу оруулагч
жүжигчид үнэхээр гайхалтай орчуулдаг. Дэлхийн аль ч орны киног бидний төрөх сэтгэл өөрийн хэл дээр үзэж байгаа юм шиг орчуулж чаддаг. За манайхаа Тэрнатор ороод яах вэ? Орж ирээд Тэрнатор ингээд гараа өргөцгөө. Янз бүр тий. За өвөр Монголд Тэрнатор явж байна. За дуу хөгжмөн янз явж байна. Нөгөө Тэрнатор ороод ингэснэ. Алнаран гараа өргөцгөө. Энэ дээр хэн гараа өргөх юм бэ? Аа уутаас гэмээр байгаа. Үнэхээр ийм байна. Зөв. Чи тэр юмсын дээр үзлэлд нэгжиж байгаа. Яг үнэхээр нэгжиж байна. Надад бас нэг юм бодол байна хаа. Сүүлийн дуунууд дээр яруу найраг гэж юм баг байхгүй ч удаа. Яг зөв. Тэг ямар сайхан яруу найрагтай дуунууд байсан юм бэ, тийм ээ? Тэг би бүгдийг хэлж байгаа юм шиг. Зүгээр зарим нэг дуунууд дээр. Чин би чамд дуу сонсгох гэж. За. Дуу чин дэлгэр мөрөн олон сайхан дуугаар төмдөрсөн сайхан дуу чин. Тийм ээ? За нэг дуун дээр нэг одоо яруу найргийн холбоот их алдаатай шууд сонсоход их эвгүй сонсогдохоор тийм 300 хэлсэн тийм өгнөд байгаад байгаа байхгүй юу? За чи ямар ч дуугаа сонсчих. За. Гэрдүрингээ татуулсан гэрги зандан мусгүй чимэндээ гიშгсэн газартаа цэцэг ургуулсан гизэгтэй зандан тэнгэрийн мусгүй Баярлалаа. За энэ дуу аялгау маш сайхан байна. Сайхан. За би түрүү хэлсэн шүү дээ. Чи үгийг ихлээр сонс. Гэр дүрэн гэгээ татуулсан гэж байна. За энэ яг яруу найрагт уянгийн хайлтгээд байдаг. Гэхдээ энэ шууд утгаараа сонсох юм бол харанхуу гэр баахан чийдэн зооц өгөө орж иж байгаа байхгүй юу? Тэр нэг ас чаричаа тийм ээ. Ингэж нэг гэрэлдэг. За хоёрдугаар тэгвэл сүнс байж нэг гэрэлдэг. За бараг сүнс номх юм байна. За. За энэ яг хоёр дахь мөрийн сонсъё. Гэрги зандан бүсгүй. Гэрги гэдэг чинь хүний ихнэр. Тэгсэн мөртлөө зандан. Яатсан авгаа. Тэгээд зандан гэдэг үг чинь эрэгтэй хүн дээр хэрэгэлдэг болохоос эмэгтэй хүнд хэрэгэлдэг биш. Эмэгтэй хүнийг бид нар арай өөр сайхнаар хэлдэг тийм ээ. За зандан гэдэг ийм хүнийг хэлнэ. Чи наашаа зандан бандэ. За энийг гэрги болох гэдэг байгаа дуундар. За тэгээд 3 дахь мөрийг сонсъё. Гიშгсэн газар дан цэцэг ургуулна. Яа. Өрөөсөн хөлийн ууланд бордоотой өрөөсөд нь усалгаатай. За тэгээд бордоод усгаад ингээд ургаад. Хаан гიშгэн өндө ургаад байна гэж. Мөн үү? Тэгээд хамгийн сүүлд нь гизэгтэй зандан тэнгэрийн бүсгүй гэж байгаа байхгүй юу? Газрын хүн биш тэнгэрээр гэдэг. Тэгдэггүй яа тийм. Энэ гიშгсэн гадартай цэцэг ургуулад яаж газар байна? Тогтохгүй. Тэгээд нар сараар аргадуулна гэж хэлж байгаа. Аав ээж ах トゥ амрах садны хин жаргадаад нэмэргүй. Нар сарыг л ачихгүй тайшрахгүй нь шүү. Тийм ээ? Тэгдэггүй яа. За ингэ гэрги хэрэгтэй. Тий. Зандан хэрэгтэй хүн гэдэг. Тэгэхээр ийм саарам хүүстэй хүн дөрөсөн дөө. Тэр саарам байл ихтэй тэнгэрээр нисээд байдаг. Тэгэхээр энэ дууны баатар нэг ийм хүн болоод байгаа. Чи наашраа. Энийг үл гизэгтэй зандан бүсгөөгөөс хэрж байна. Тийм ээ? Бид бараг анзаардгүй мөн. Яг анзаарахгүй дагаад дуулаад байт юм байна. Одоо энэ чи бараг тийм зандан шуулсан мууми зориулсан дуу юм шиг байна. Тэгж ойлгож бодъё. Одоо эстрадын дуу гэхгүй зохиолын дуун дээр бас өчнө олон юм байна. За. За одоо манай гавья төвшин төвс ах юм дуусна дуу байлаа. Чи сонслоо. Яасан сайхан дуу шүү. Заавал ингэж ээж байгаа сэгсгэрээр нь дуу шаардлагатай байх юм. Нэр үтийдэн дээ шүү. Сэгсгээр гэдэг чинь. Өөрөөр хэм сэгсгэр юм бол энэ чинь дуун тэгж хэлэх шаардлага байхгүй шүү. Тэгвэл чампааг тодорхойг нь угаач гартай чи. Эсвэл яруу найрагчны ээж сэгсгэрч байсан юм дээ. Энэ өрөөсөө бас ойлгохгүй юм байна. Зүг байна. За би чам дараагийн дуу сонсгоод гэж. За. Дуу чинь BX. Мос болон хөлдөж энэ рүү харин сэтгэл зас болон цацгаа сүндэс тагсан цус
баярлаа. За, бүжиг гайхалтай. Гайхалтай. Аялгуу сайхан байна. Сайхан. Үгэн дээр даатаа гараад. За. За, эхний мөрийг сонсъё. Бэлбэл туссан шүүдэр мөс болон хөлбөж гэж байна. Тэр одоо ямар агуу хүйтэн цэцэг вэ? Эсвэл өвөл цэцэг ургасан байна, эсвэл 100 хүйтэн цэцэг ургасан байна. Тэгээд ус тусангуудаа очоо хөлчдөг. Бараг тэнд нь жижиг хөргөч байдгийг биш үү? За. Эсвэл бага урын хөргөгчдийн доор байж байгаа тийм үү? За, ингээд хоёр дахь мөргийг шийдээд орохоор тэр мөс маань цасуулаад зарцж байгаа. Мөс зарцж байгаа юм уу? Байгалийн онц ноцтой үзэгдэж байна. Тэгэлгүй яах юм бэ? Мөс зарцж байгаа юм Тийм чи. шингэний хамгийн хатуу төлөвлөл мөс. Мөс хайлахаараа услууд нүхнээс цасуул зарцахгүй шүү дээ. За наад чинь зарцаа. За. За, та тэгэнгүүт 3 дахь мөрн судас тагсан цус минь цэв хүйтэн болчоод гэдэг байна. Энэ амьд хүний тухай дуулах байгаа байхгүй юу? Тийм шүү. Яаж амьд вэ? Тийм. Тэгсэн мөртөө тэр хөлдөө цус чинь өнө суцаар нь гөөхгүй. Судас тагсан цус мэн гэдэг хажуугаар нь дуугаад байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэгээд сүүдийнхээ мөрд рүү орохоор тэр хүйтэн цус чи явсаар зүрх рүү ороод цасуулаад шуурна гинэ. Энэ одоо ямар агуулгатай дуу яа? Бас л тийм моментээр өссөн дуу юм биш үү наад чи. Йоо би бас бодоод байгаа байхгүй юу? Эсвэл захиалсан хүн тийм царай муутай авгаатай юм уу? Тэ яруу найраг чинь тийм царай муутай авгаатай юм уу? Ууч нь тийм үү? Би нэгөөс ойлгосонгүй. Амар тийм царай муутай авгаатай өрөөсөн дуу байна дээ. За. Одоо циркийн Гатанбаатар гэдэг залуу жүжигчин дуусан байдаг. Чи сонссоо? Цэцэг ичэн хөрхөн чамайгаа Яцаа авгаатай юм. Хүн биш цэцэг ичээд байсан царайнаас. Одоо тий баяр ёслоор ингээд цэцэг үгүй л доо. Тэгээд нөгөө цэцэг ингээ авгааг нь харснаа. Ичээд байсан. Царайнаас ичээд. Итээс хүний хань юм гэсэндээ бас магтаад байна да. Хөрхөн чамайгаа гэдэг байхгүй юу? Энд чи магтан гэдэг үг байхгүй юу? бас нэг юм дуу байдсан шүү дээ. Аягийн чинээ биш алгын чинээ жаахан чулууг нэг бүр бодгоо. Тийм гүр олгоо шүү дээ тий. Тий. За гүр олгоо жижигхэн алгатай үнэ л дээ. Тэгээд өөрийнхөө алгатай жижигхэн чулуу зүрлүүлээ битсэн байж болно. За. Гэтэл хүн бүхний алга харилцсан адилгүй. Тийм шүү дээ. Жишээ нь оргил улдын алга гэж нэг тоо биш юм байгаа шүү дээ. Тийм шүү. Энийг тэгээ жижигхэн чулуу хөө. Юу гэж. Одоо оргил бол жишээ нь ингээ хоёр талтай юм хайруудын тав барьсан юм шиг явдаг шүү дээ. Тэгээ наас зүрлийн алдаа гарсан байгаа. Тийм байх уу. Бас нэг эстрадын дуучин бүсгүй байсан. Хин мэдээ видеог сонсчихсон. Минжин сор гэдэг бүсгүй байна. За. Тэр бүсгүй дуусан дуу би ойлгосонгүй. Хань ижил одоо тий нөхөртөө зориулсан юм шиг байна. За. Нүцгэн байхыг минь битгий хараарай гэнэ. Энэ яатсан би хаатай хүүхэн юм. Би ямар нэг согог байна. За. Эсвэл биеэрээ дөрөв өстэй хүүхэн үү? Эсвэл нэг гөхтэй эсвэл гурван гөхтэй. Ямар нэг согог байгаа байхгүй юу? Минжин сор гэснээс санаанд нэг дуу ороод ирлээ те. Минжин сорын дуун дээр тэгэж өгөөдгий. Өсгийн юм ихээ цэцгэн дээр үлдэх гэж. Яа. Өсгийн дээрс гайхалтай гүнзгий хийдэг. Тийм ээ. Цэцгэн дээр бэлэр гişгтэй хэн үлдлээ. Хинийхэн минжин сорын. Одоо минжин сорын хөдөлгөөн явж байгаад хайгаад болох нь шүү дээ. Энэ хэн энэ байна энэ. Иш явсан байж тэгээд. Бас наад дуун дээр ч үгүй минжин сорын юу лээ? Унган чэйжиг минь битгий надаарай гинэ. За. Энэ одоо гүүнээс төлцөө хүүхэн юм аа. Би гайхаад байгаа юм. Ээж нь гүүн аав назраг байж таарай тий. Ингээд нэг явдаг хүү юм уу бидгүй би ярьдаг шүү дээ. Бас явтлаад ингээд хэлдэг шүү дээ. Дууг бас ингээд одоо чинь содир хүн зориулсан дуу гэдэг юм тийм ээ. Оо дүүл нийлэн хараа гэдэг янз бүрээр хэлдэг шүү дээ. Тэг ер нь одоо яруу найраг дээр бас анхаарах хэрэгтэй болов харин үнээр үнэ. Тий. Надад бас нэг юм бодлоо ихөө. Би саяхан Улаанбаатарт байгаа миний хамгаа кино үзлээ. За манай алтан үеийн тогтсон дамжин маа байгаа тий. За тэгсэн чи тэр кинон дээр бас алдаа байна шүү. За яасан. За ингэж байгаа. Аав тээвэрт 3 сар явчихж байгаа. За тий. Дамжин бодлоо. Тий. За тэгэнгүүтээ хүүтэйгээ гэртээ хоёулахнаа нэг уулздаг хэсэг буцаж яриа санаж байна. Санд байх уу? 3 сарын дараа уулзсан. Тий 3 сарын дараа уулзсан шүү дээ. Яг санд. Хүүхд нь өөрийнх нь биш юм билий. Юу гэсэн үг? За би чамд тайлбарлах гэж заяа. За чи аав нь шүү. За 3 сар уулзаагүй эцэг бүр хоёр уулзах гэж байгаа шүү. За ороод ирлээ. Би аава! Хүний үг чи шууд ингэж бүгд өчнөстэй. Биш үү? Кинон дээр ингэж ирэх байгаа. За чи дуудаа. Би
Энэ хооронд бодоод нь шүү дээ. Миний хав биш дээ очихгүй болж ба. Надад л тэгж ажиглав. Яг таач зөв юм байна. Тэр амнес дээр уушгинэ гэдэг чинь би дахиад нэг кинонд тухай яриад. Ах トゥ өргөөгд ах トゥ гурав гардаг нэг кино шүү дээ. Тий. Хин блэ нэр нь? Ярво, Ямбо, Сүмбэ. Ядж жагаад гуруула гомбоо нэ. За ингэж байгаа юм. Тэр Сүмбэгээ багтуун мэрэгэн ард руу явчихж байгаа юм. Тэгээ буцахтааны хөгжний дэрдэг санаж байна уу? Нөгөө сохроо бинтаа юу? Тий. Тий. Чи сохрохны санаж байна уу? Сандгүй яг. Нүд жаргаж байна. Тат санаж. За ямар ч соёл киног харцаа. Охин минь наашаа яв. Эчи Юу гэ? марны төвөргөө сонсогдож байна уу да? Бац сүмбэрч явна уу да? Сүмбэ. Мэргэн ардын үгийг сонсоо. Зайны ханин зүүн гарт нь хөрвөл хараа орно гэсэн. Чи хараа. Чи харж Доктор харж Тэнгэр минь. Сүмбэ. Сүмбрушка. Чи миний заяаны хан юм бэ? Эцэг би сүмбэтэй гэрэлтэй байлтай. Нэг ийм их хүмүүсгүй хүүхний тухай хөгүүлээд байгаа юм. Гэж өдний 17-8-9 жил эмүү чухал хөдөлж явж байгаа хүн болгосон шүү дээ. Тэгэнгүүт хараа ороод харахгүй хараад хаяа явж байгаа байхгүй юу? Эжиг аваа явж бодноо тийш дээ. Охин минь ихийн санаа үрдэн үрийн санаа сүмбэт байв. Канон дээр юм үг байдгүй юм гар. Юу та хэлцээ байгаа чи? Байхгүй билчээ. Ийм юм болоод байгаа харин. Өш. Одоо энэ нүдний эмнэлэгний хэрэг байна юу? Яасан. Сүмбэрээр хараа ороод явчих юм чи. Тэгвэл тэгж ойлгож болох юм. Бас нэг би чамд ингэ ярьсан юм За. За Солонгос кино гэж нэг нэг үүлийн үүрүү. Үнхээр нэр там. Арай л авсаа ихтэй бурхан минь яа. Наад чи яагаад ийм удаагт болгож хийдгийг чи мэдхүү. Хөө. За миний дууснаар бол ингэж байгаа юм. Солонгос эмэгтэйчүүд ер нь гол төлөв гэртээ хүүхдээ хараад ажил төрөл хийдгүү юм тийм. Гэрээ хажиг хийгээ байждаг. Тэгтэл нөхөр нь өндөр цалинтай, усаас хангамцаатай тийм ээ. Ингээд гэртээ байж байгаа тэр авгаанаар байгаад тэд нар зориулж хийсдэг кино гэж байгаа энэ олон эмэгтэй кино гэж байгаа. Тэгээд нэг хүн дээр ертөнцийн бүх зовлон аваач тавиад нөгөө ангийн ногтуулах гэх нэг сунгаал байна. Гэхдээ тэр гол төрийн хүн бол нэг арай л их зовлон үүрж байгаа маань чааваасаа. Тийм. Арай л их зовлон. Дараад ном уншуулдаг байгаа. Баг тийм. Одоо жишээ нэг жиг. За өөрөө их баяа айлын үг байгаа байхгүй юу? Эмдэх төрж байгаа юм. За солигчноо ядуу айлын үгтэй солигч. За нөгөө баяа айлын үг чинь солигцсон. Ядууд зүгээр явж гинэ. Тань 30-аад анги явна. Заваарч гинэ. Яваа. Затууд нүдүүд нөхшиглүүд за яваад. За тэгж ягаад нэг 90 цэл хүрч байгаа ба. За нэг охин юм уу нэг бүсгүүтэй танилцж байгаа. За хоёулаа машинтай зугаалж явж байгаад аваарч орж байгаа. За нэгэн сохорчноо. За сохроод нэг 20 анги явнаа. Бодсон сүмбэ байсан бол ингээ хараа оруулчмаар байгаа байхгүй. За тийм байхгүй чи. Тэгээд яваад. За тэгж ягаад арай гэж хараа орлоо. Тэгэнгүүт цусны өвчтөд орчихноо. Нөгөө ч цусны өвчтөд. За ингээд тэрний эдгэрдэг юм бол ингээд ухаан санаа нь орж гарнаа. ертөнцийн бүх зовлон гүрж дуусаад насны бүхсэд нэг хүнтэй суугаад дүүтэйгээ сууж байгаа байхгүй юу? Ерөөсөө ойлгомжтой яг юм байна. Бүх кинон хоорондоо адилхан. Манай бүх телевизээр гарч байгаа байхгүй тий. Одоо тэгээд ингэж ер нь дэлхийн киногууд ингээд ингэж ойлгож болно гэж байна. За нэг ч газар болохгүй нисээд хэлэх юм бол хятад кино. За тодорхой. Нэг ч сум доногдохгүй гүгээлэх юм бол Америк кино. За нэг хүн нэлээд дүүнийг зодоолох юм бол Солонгос кино. Тэгээд нэлээд дүүнийг хүнийг зодоолох юм бол Монгол кино гэж байна. Наач гайхалтай. Зүгээр би ярих юм бол их олон юм байна. Надаас ус олон юм байна. За тэгээ бодол санаагаа хуваалцсан баярлалаа. Яасан. Орж хуцаа өмсөө. За ажил юм баярлалаа. Баярлалаа. Бас Монгол хэлнийхаа талаар ярьж байгаа жаа хатуур байж явчлаа та бүхэн өршөөн сэрнэт чихний чимэг болсон аялгамуу сайхан монгол хэл юм.
сууд бэмбэр чиг маань гэж өгөөсөн байдаг. Бид энэ хэлээр хоорондоо ярьж, энэ хэлээр ертөнцийн юмс үзэгдэлтэй танилцж, энэ хэлээр төрийн албыг залгуулж байгаа. Би зүгээр гадаад хэл сурахыг үгүйсгэж байгаа юм биш. Сурах ёстой. Маш сайн сурах ёстой. А гэхдээ тэр улс гүрэнд нь очоод тэр хүмүүстэй ярихтал гадаадаар яриа л та. Монголчууд хоорондоо яагаад монголоор яриад болохгүй нэ? Бид нар их хилээ түүх соёлоо хайрлахгүй харин улсууд бидний өвөг дэвтээс улгамжлан үлдээсэн том соёлыг манай ямаа гэж ЮНЕСКО давж бүртгүүлээд патентыг авсан байна. Хөми морин хор. Энэ бол яалч байхгүй бидний өвөг дэвтээс үлдээсэн том соёл. Бид энийг л алдахад хүрээд байна. Тэгээд энэ түүх соёл хилээ хайрлах ёстой. Тэрний тулд эхлээд монгол хүн монголтойгоо хоорондоо монголоор ярьж эндээс эхлэх юм бол гэж би бодоод та бүхнийг монголоор яриач гэж уриалмаар байна.